Тэмцэгчид оюут толгойн зэсийн бажимлын экспортыг гацааснаар өдөрт 5 тэрбум төгрөгийн алдагдал байх эрсдэлтэй. Засгийн газраас үр ашиггүй төрийн өмчөд 14 компанийг татан буулгалаа. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 77% нь сүлжилт газрын доройтолд өртжээ. Ирэх хичээлийн жилд 32 мянган суралцагч 106 төрлийн байранд хичээлнэ. Ихтэй сургуулийн сургалтын төлбөр нэмэгдхийг үгүйсэхгүй билээ. Оройн төргийн цаг 7:10 болсон байна. Тэнгэрлэгээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Эрч шинжилэл гэх нэртэй хөдөлгөөнийхэн өнөө өглөөнөөс эхлээд оюутлогоо компани баяжмал ачсан машинуудыг гаргахгүй зам хаасан. За энэ бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд халтсан гэмт хэрэг гэж засгийн газар үзэж байна. Иймдээ ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хууль бус саад хийгчдэд хариуцлага тооцохыг ерөнхий сайд өргөцсөн байна. Салбарын сайдын зүгээс ч оюут толгойтой холбоотой олон нийтийн шүүмжлэл дагуулсан асуудлыг хэлэлцээрийн ширээний ард сууж шийдэхээс биш хэрүүл тэмцлэр шийдэхгүй гэдгийг санууллаа. Оюутлогын зэсийн бажимлын экспортыг гацаах зорилгоор хэсэг бүлэг этгээдүүд Өмнөгов аймгийн хил дээрх цагаан ад орчимд зам хааж хөндлөсөн. За тэмцэгчдийн энэ үйлдэлээс болж баяжмал тээвэрлэлт зогсож экспорт тасалдахад хүрсэн тухай оюутлогын компаниас мэдээлэл гаргажээ. За экспорт цаасан 1-7 хоног тутамд улсын төсөвт ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татврын орлого тасалдах эрсдэлтэйгч дурджээ. За үүнийг ч салбарын сайд баталж за тэмцэгчид зам хааснаас үүдэж өдөрт Монгол улс 5 тэрбум төгрөгийг алдаж байгааг санууллаа. За энэ буруутай этгээдүүдээс энэ охирлыг нэхэмжлэх асуудлыг ч хүндсэн юм а. Улсын ерөнхий сайд нэмэсрийн учрал хууль бусаар хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа альва хөрөнгө оруулагч гадна дотно гэж ялгахгүй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд саад болж байгаа. Энэ одоо хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа энэ хүмүүст хариуцлага тооцох тодорхой үүргийг хууль зүйн дотоод хэргийн сайд болон цагдаагийн ерхий газрын дарга нарт өгсөн. Цагдаагийн хуулийн асуудал байгаа. Нэгдүгürt бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын эсрэг одоо гэмт хэрэг болж таарна. Хоёрдугаарт улсын болон орон нутгийн чанартай замыг хууль бусаар хаах нь өөрөө бас одоо хуулийн тодорхой хариуцлагуудтай ийм одоо зүйл. Тэмцэгчдийн энэ мэт үйлдэл нь төсөвт тасалдал үүсгэж зогсохгүй гадны хөрөнгө оруулагчдыг үргэх эрсдэлтэйг санууллаа. Түүнчлэн төсөвт орлого төвлөрүүлдэг төслүүдээ зогсоогоо даввал цалин тэтгэврээ хэрхэн тавих вэ гэдэг асуудал ч мөн хөндөгдөн гэдгийг сангийн сайдаар ажиллаж байсан жавхлан гишүү ярьлаа. За бид нар том уулуурхай том хөрөнгө оруулалтаа зогсоогоод байна гэдэг маань нөгөө одоо тэтгэврээ нэмэх, багш нарын цалинг нэмэх тийм ээ, эм чимлэгийн ажилтнуудаа цалинг нэмэх энэ боломжуудаа л улмал язгаарлаад байна гэсэн үг. Хамгийн гол зүйл татвараас гадна энэ валютын нөөц байна. Валютын нөөц дээр хамгийн том одоо нэмэртэй байдаг ийм газрууд. За эдгээрийг зогсооно гэдэг бол том аюул шүү дээ. Тэгэхээр аль талаагаа бодох хэрэгтэй. Манай бас оюутлоготой хийх хэлэлцээр эд өрнөж байгаа. За эхний ээлжинд менежментийн төлбөрийг бууруулах тохиролцоо хүрсэн. Харин одоо зээлийн хөг бууруулах асуудал хэлэлцээрийн шатандаа яваа юм. За яг ийм үед Монгол Улсын нийтлэг эрх ашгийг эрхэмлэн уул уурхайн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах нь чухал гэдгийг учруулж байлаа. Халзан бүрэгтэй төслийг бүр биш төр зогсоосон тухай салбарын сайд дандан юм мэдээлээ. За түүний хэлж байгаагаар хөрөнгө оруулагч таалаа хуульд заасан зарим шаардлагыг биелүүлээгүй нь шалгалтаар тогтоогдсон байна. Иймд хуульд заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд төсөл үргэлжлэнэ гэж тайлбарллаа. Халзан бүрэгтэй төслийг одоо бүрийн хэмжээнд зогсоосон зүйл үгүй. Хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдыг хууль ёсоор одоо зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа энэ хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийг бид хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг шаардах ёстой. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ивэл тэднийг бас бид хамгаалж өмгөөлөх асуудлаа ярих ёстой. За халзан бүрэгтэй төсөлтэй холбоотой асуудал дээр олон нийтийн бас нэлээд одоо асуудлууд үүсэж байгаа. Тэгээд манай одоо ажлын яамны хяналт хэрэгжүүлэх хил бүтцээс хүмүүс яв шалгалт хийсэн энэ хүрээнд бол хэд хэдэн зөрчил гарсан байна. Энэ зөрчлүүд нь бол энэ нэгдүгээрт орон нутгатаа нийгмийн хариуцлагын гэрээ байгуулах ёстой. За энэ бол ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч юм байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аливаа аж ахуйн нэгж орон нутгатаа заавал гэрээ байгуулах ёстой гэдэг.
энэ үүргээ биелүүлэх ёстой нэгдүгээр. Хоёрдугаарт бас хайгуулын үеийн нөхөн сэргээлт ямар одоо чухал вэ гэдэг сая бас бид энэ 5 дугаар сарын сүүлээр нэг бяцхан охины амиар харлаа. Хайгуулын үеийн энэ байгалийн нөхөн сэргээлтийн ажлаа дутуу гүйцэтгсэн байна. Хүн болон байгальд аюултай байгаа эрсдэлтэй нөхцөл байдлаа засах чиглэлд ахиц гаргаж стандарт нормоо мөрдүүл гэдэг ийм даалгаврыг өгч үйл ажиллагаагийн төр зогсоосон байна. За энэ үйл ажиллагааны явсан ажлын тайлан бол удахгүй гарна. Хуулийн хугацаагаар 7 сарын 15-ны дотор тайлан гарах ёстой. Энэний дараа бол одоо энэ аж ахуй нэгж өөртөө энэ манай ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг, комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн хэсгээ тайлгнах ёстой. Ингэжээж одоо цаашаа нэгдэх үгүй юу гэдэг асуудал яригдана. Электрон тамхины татварыг нэмж хэрэглээг нь хумх уу эсвэл хിവэр үлдээх үү? Энэ асуудал өнөөдөр төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэх үед гишүүдийн дунд баггүй маргаан дагууллаа. Олон улсын жишгийг дагаж татварыг өсгөх хуулийн төслийг зарим гишүүд илтэд эсэргүүцэж элдв асуултаар шахаж байлаа. За ингэснээр энэ хууль парламент дээр дэмжлэг авч батлагдах хэсэг нь эргэлзээ дагуулж эхлээд байна. Хууль санаачлагчдын зүгээс хүүхэд залуусын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор олон улсын нийтлэг жишгийн дагуу электрон тамхинд татвар ногдуулах шаардлагатайг тайлбарлаж байлаа. Гэвч төсвийн байнгын хорооны хуралдаан дээр зарим гишүүд элдв шалтгаан асуултаар хууль санаачлагчдыг бөмбөгдөв. Тэдний зүгээс татвар нэмхийг эсэргүүцэх хандлага илт ажиглагдаж байсан нь цаанаа тодорхой лобби, эрх ашигын сонирхол байна уу гэх хардлагыг ч төрүүллээ. Би одоо энэ соролтоор онцгой алмт ногдуулна гэдэг нь сайн ойлгохгүй байна. Одоо тийм жишг байдгийг ч юм сайн мэдэхгүй байгаа. Энд чинь нөгөө никотины агуулмж байт юм уу, никотин миллиграмм байт юм уу? Тийм байдлаар энэ онцгойлолт ногдуулдаг юм. Уушиг том бол арай өөр сорох бах. Манай булган таяа шиг жижигхэн уушиг том бол арай өөр сорох бах. Соролтоор ерөөсөө онцгой албан татвар дээр нэг жир тодорхойлог байгаа. Миллилитрээр тодорхойлсон байгаа. Аль болохоор хор багтай юм аа. Хэрэглээр үгэн зөв очихт нь биднүүс татварын бодлогоор зөв зохистой болгож өгөх ёстой зүйл байхгүй. Вейпийг ингээ хорилчоор хүүхэд за томчууд ч гэсэн худалдаж авахгүй болгоод бүгд буцаад янжуурлага орно. Янжуурлага орохгүй мансууруулах бодис өөр босож юм руу орохыг хинч одоо мэдэхгүй. Баталгаагүй байгаа байхгүй юу? Хортой бүтээгдэхүүн дээр бид нар зохицуултгүй явна гэж байхгүй шүү дээ. Тэгээ энэ соён гэгэрлийн ажлыг хий. Эрүүл мэндийн боловсролыг нь олгоё. Энэ бүтээгдэхүүнүүдээс авсан татвараа дондолтоос сэргийлэх энэ юмнууд руугаа зарыг гэдэг энэ хууль чинь өөрөө том бүтэн концепц байгаа ш. Та зөвхөн үнэр амтыг аваад яриад ах шиг байна. Та хуулиа бас уншаараа ажлын хэсгийн гишүүний хувьд. Энд бол ерөөсөө маргаад ах ямар ч шаардлагагүй асуудал. Тэртээ тэргүй хортой асуудал. Дээрээс нь хүүхдийн хөгжлийг дэмжих тухай олон асуудал, олон хуулийг бид нар хилцдэг хэрнээ хөгжилт нь хамгийн саад болж байгаа донтолтын асуудал дээр бид нар ингээд тэглээд твтээд иж бол ягач боломгүй зарчмын үед. Одоо электрон тамхи ердийн бараг шиг ердөө 5% татвартайгаар хэлээр орж ирдэг. Энд электрон тамхиг ердийн янжуур тамхитай адил никотин агуулсан хортой бүтээгдэхүүн гэж хуульчилж татварыг нь ижил түвшинд авчирхаар хуулийн төсөл тусгасан. За үүнийгч даалгавраа улсын хурлын гишүүд дэмжиж номин чимэг гишүүнтэй хамтран хууль санаачлагчаар оролцсон. Гэсэн ч тамхи импортлогч томоохон компаниуд болон худалдаа эрхлэгчдийн зүгээс бизнесийн эрх чөлөөнд халдлаа гэх мэтээр хуулийг хүчтэй эсэргүүцэж парламентын түвшинд лобби орсон гэдгийг хууль санаачлагч өөрөө ч ярьж байсан удаатай. За энэ хуулийн хувьд заяа хэрхэх хэсэг нь бүрхэг болоод байна. Уулуурхан компаниудыг дээрээс нь удирддаг дарга компани гэдгээрээ алдартай Эрдэнэс Монгол нэгдэл ашиггүй ажилдаг 14 компани татан болголоо. За мөн цаашид Эрдэнэс Монгол гэдэг нэрээ өөрчилж Чингис хаан баялагын сан нэгдэл болж байгааг засгийн газар мэдээлээ. Энэхүү Эрдэнэс Монгол нэгдэл нэрээ өөрчилж бүтцээж шинжиллээ. Цаашид баялагын өгөөжийг менежмент хийж иргэдэд хүртээх ажилд илүү төвлөрч мэргэжлийн санхүүгийн байгууллага болон хувирна гэж засгийн газар мэдгдсэн юм. 14 төрийн өмчит компанийг татан буулгаснаар 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10, түрээсийн зардал 30%-аар буурч байгааг засгийн газар мэдээллээ. За үндсэндээ энэ цомогтголын хүрээнд 67.3 тэрбум төгрөг хэмнэж байгаа юм байна. За энэ бол 10 гаруй сургууль цэцэрлэг барихад хүрэлцгүүц хэмжээний мөнгө гэдгийг хэлж байлаа. Чингис хаан үндэсний баялагын сан Эрдэнэс Метан 2 шууд толгой компанид нэгдэж байна. Хөдөл энержи дулаан компани Зэмч хот нийлүүлж нэг компани болгож байгаа. Мөн үү? Шивэ сервис компаниг Шивово хувьцаат компанид нэгтгэж байна. Зэс боловсруулах зогсолбор дарахын стил Багнуур Илч компаниг татан буулгаж байна.
Эрдэнэт Oil компани, Монголын эрдэс баялагын бирж компани, Эрдэнэс шивэ энержи хязгаарлалт хариуцлагатай компани, Шим технологи компани, Төв Азийн уран хязгаарлалт хариуцлагатай компани, Гашуун Сүхбаатарын төмөр зам хязгаарлалт хариуцлагатай компани, Зөө Хэрд хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Төрийн өмчт компаниуд өндөр шилэн барилгад өндөр төлбөр түрээсийн төлбөр чааштай явахгүй. Төрийн өмчийн байга ашиглалт байр орон суудлаа үр ашигтай ашиглаа. Нэг нэгнийхээ байранд үр ашигтай хамтраад суу гэдэг энэ зарчим руу орж байгаа. Захиргааны зардал, удирдлагын зардлаа дор хаяж 10% бууруулаа. Нэмээд орон тооны давхарцсан чиг үүрэгтэй орон тоогоо бууруулаа гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа. Өнөөдөр засгийн газрын тогтоод батагдлаа. За ингээд ойрын хугацаанд үе шаттай бүх энэ шийдвэрүүд маань хэрэгжээд эхэлнэ. Бүх компаниуд дээр энэ үүрэг даалгавар өгөгдөнө. Их иргэдтэй байгалийн баялагын өргөөжийг хүртээхийн тулд энэ олон ашиггүй охин компаниудыг зэгцэлж зардлыг нь танаж байна гэж засгийн газар мэдээллээ. Харин ийм олон ашиггүй компани байгуулж улсыг алдагдал оруулж байсанд хэн хариуцлага хүлээхээ гэдг нь бүрхэг хэвээр үлдэж байна. Монгол Ардын намын гишүүн төвтэй шинэ стратеги засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутагт сурталчлан таниулах гишүүд дэмжигчдийнхээ санал бодлыг сонсох зорилготой Ардын нам ард түмэндээ аяныг Монгол улсын 21 аймаг 330 суманд хэрэгжүүлж байгаа юм а. За гадаад харилцааны дэд сайд амар төвшин Монгол Ардын намын санхүү хөрөнгийн газрын дарга чин болноор эднэрээр ахлуулсан баг Өвөрхангай аймгийн 30 ус Богод Баруун Баян улаан нарийн тайл зэрэг сумдад ажиллаж байна. 2025 оны авилгын төсөөлийн индексээр Монгол улс дэлхийн 182 улсаас 124-т эрэмблэгдэн өмнө байснаас 10 байраар ухарсан үзүүлэлт бол төрийн үйлчилгээний хүн суртал, албан тушаалтнуудын хeel хаахуул анхаарал хандуулах хэмжээнд хүрснийг илтгэж байгаа асуудал. Тэмч учраас Монгол Ардын намын дарга ерөнхий сайд учрлын дэвшүүлсэн чөлөөлийн санаачлага шийдэл болж чадж байна. Тухайлбал үндэсний туршлагатай компанид давуу эрх олгож 5 аймагт 150 мегаваттын эрчим хүчний их усүр бий болгож байгаагийн нэг нь Өвөрхангай аймаг гэдгийг онцлоод ногоон эрчим хүч ба сэргээгдэх эрчим хүчний тархмал их усүрийн хөгжлийг эрчимжүүлэх улсын хурлын тогтоолыг уулзалтын үеэр танилцуулсан юм а. Одоо бидний хамгийн их иргэдийн дунд анхаарал татсан асуудал бол энэ тэтгэврийн шинжилгээ гэдэг. Тэтгэврийн тогтолцоо. Нэг хэсэг нь их өндөр тэтгэвэр авдаг, нэг хэсэг нь маш бага тэтгэвэр авдаг. Гэсэн мөртлөө ижлэхэн жил ажилласан. Тэтгэврийн зөрөө гэдэг асуудал үүссэн. Энэ бол одоо манай ахмадуудыг дунд нь бүр ингээд хагаралтуулж байгаа ийм айхтар зүйл болж байна. Инфляц үнийн өсөлттэй уялдуулаад бүгднгийнх нь тэтгэврийг жигт нэмээд эхэлдэг. Тэгэл нэг бага авдаг хэсэг нь бага авсан хэвээр л байдаг, их авдаг хэсэг нь яг бага авдаг хэсгийнхаа дээгүүр л байгаад байдаг. Тэгэхээр энэ зөрүүг яаж багасгах юм бэ? Ер нь цаашдаа олон жил хөдөлмөрсөн ахиу тэтгэвэр авдаг тэр тогтолцоог бид нэр яаж бий болгох юм бэ гэдэг дээр засгийн газар төвлөрч ажиллаж байгаа. Энэ хүрээндээ сая та бүхэн мэдж байгаа бол өнгөрсөн засгийн газрын хуралдаанаар ер нь энэ цогц реформыг эхлүүлэх хуулийн төслийг засгийн газар улсын хуралд өргөн барьсан баг. Одоо суманд бол хамгийн яригддаг зүйл одоо нийт дэвшилттэй асуудлууд байгаа тийм. Нийт дэвшилтээр болохоор тухайн нийт дэвшигч хоригчийг одоо түрүү E-нам аппликейшнаар дамжуулаад үнэлэг болно. Та одоо энэ аппликейшнд ороод бүртгэлдээд явснараа одоо өөрийн гэсэн тийм бүртгэлтэй тэрийг одоо ранк оноогоор ингээд үнэлгээг харах боломжтой болно гэсэн. Энэ дээр бол намын гишүүдийн одоо уулзалтанд оролцох, хэдэн наашлах гаргах, ажиллах зэрэгээс хамаарат энэ дээр нэг оноожуулалтууд өгнө. Тэрийг бол сумын намын орон дарга бас өөрсдөө хийгээд явах боломжтой. Нам аппликейшн бас өөр автоматар хийгээд явах боломжтой. За дараа нь орон нутгийн сонгуулийн үеэр нэр дэвших асуудал гараад ирэхэд энэ үнэлгээ маань өөрөө та бүхэн нэр дэвших хамгийн том бас нэг үнэлгээ үзүүлэлттэй болно шүү. Уулзалтад ирсэн сумын иргэд тэтгэврийн хуулийн шинжилэл, гадаадын банк оруулж ирэх, залуу малчдын нийгмийн асуудал, бичил уурхай эрхлэгчдийн дур зоргоороо авирлалт зэрэг тодорхой асуудлаар асуулт асууж хариулт авлаа. Бичил уурхай гэж юм бас их хор нөлөөтэй байна. Манай хэрөөсөө ганцхан голтой Баруун Баялаас нарийн дээр уянгийн ихнээс авсан ер нь хүнээр бол амин судсан болсон ганцхан таацын голтой нуур шийдвэрсэн газар хэлхийг гарахгүй юм байна. Тэгэхэд одоо дээр нь одоо алтуу байгаа бишил уурхай гэдэг алтуу байгаа. Манай ихнээс хүн хүрээд очихтан зэрэг танай нутагт хамаарахгүй нарийн тээлийн нутгаа гэх. Ингээд ерөөсөө
авцалдаггүй бичил уурхайнууд их байна. Намаас авч байгаа арга хэмжээнүүдийг хараад хахад энэ далган цоод мачтаа юу харж үзэхээр хангалтгүй юу байх юм. Одоо энэ далган мачтын андаг сүүлийн үед их хүндэрч байна шүү. Энд дээр анхаармаар. Хоёрдугаарт нь одоо энэ сум одоо мэдэх байх энэ малын хөлийн татварыг бас нааштай тааштай бас харж үзэх юм асуудал байх юм аа. Баруун Баян Улаан сум нь Өвөрхангай аймгийн баруун урд хэсгийн говийн бүсэд оршдог. Баруун талаараа Баян Хонгор аймгийн Богд сумтай, хойд талаараа Нарийн Тэйл, зүүн хойд талаараа Хайрхан Дулаан сумтай хил залгаа. Нийслэл хотоос 605 км, аймгийн төвөөсөө 175 км алслагдан оршдог. Дөрвөн багийн 2420 иргэнтэй энэ сум байгалийн өвөрмөц тогтоц үзэгсэлэнт төрхөөрөө алдартай. Үзэгчдээ Тэнгэрлийн долларын мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Хөтөлбөр студиэс танд шууд хүрч байгаа юм а. За төрийн өмчид ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд өнөөдөр стандартаасаа 3-аас 4 дахин хэтэрсэн сурагчидтай хичээлж байна. Нийслэлийн хэмжээнд л гэхэд 50 гаруй цэцэрлэг, 30 гаруй сургууль ачаалал дийлэхгүй улмаас түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм а. Түүнчлэн ирэх хичээлийн жилдэж түрээсийн байранд хичээллэх сургууль цэцэрлэгийн тоо нэмэгдэж нийтдээ 32 мянган суралцагч 106 түрээсийн байранд хичээллэх шаардлага үүссэнийг холбогдох албанаас мэдээллээ. Төрийн өмчит сургуулиуд 650-аас 1500 хүүхдийн багтаамжтайгаар баригддаг. Гэтэл ихэвчлэн 3000-аас 5000 сурагч суралцж байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд 28 сургуулийн 19000 сурагч 32 түрээсийн байранд хичээлсэн. Харин ирэх хичээлийн жилд 21000 сурагч 37 түрээсийн байранд хичээллэж нэмэгдэхээр байгааг холбогдох албанаас мэдээллээ. Нөгөөдөөр улсын цэцэрлэгүүд ихэвчлэн 150-аас 280 хүүхдийн багтаамжтай. Гэтэл мөн л ачаалал нь 3 дахин хэтэрсэн байдаг. Үүнтэй холбоотой энэ хичээлийн жилд 56 цэцэрлэгийн 9000 гаруй хүүхэд 80 түрээсийн байранд хичээлсэн. Гэтэл мөн л энэ ирэх хичээлийн жилд нэмэгдэж 11000 хүүхэд түрээсийн байранд цэцэрлэгт суралцахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд 1.3 их 80 төгрөгийн төсөв төртөгтэй 139 сургууль цэцэрлэг болон спорт цогцлбор баригдахаар төлөвлөгдсөн байгааг нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Энэ жилдээ багтаан 26 сургууль, 29 цэцэрлэг, 9 бага сургууль, 3 спорт цогцлборыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тэгтээ 139 сургууль цэцэрлэгийн барилга баригдаж байгаа. За энэ 139 сургууль цэцэрлэгийн барилгыг дотор нь яг төрлөөр нь аваад үзэх юм бол 67 сургуулийн барилга, 53 цэцэрлэгийн барилга, за бага сургууль цэцэрлэгийн цогцлбор 16, за спорт зал 3 гэсэн ийм сургууль цэцэрлэгийн барилга баригдаж байна. Одоогийн байдлаар бол 5 сургууль, 3 цэцэрлэг, 2 бага сургууль цэцэрлэгийн цогцлбор, 1 спорт зал гэдэг ингээд нийт 11 барилга байгууламжууд ашиглалтанд орчихсон байна. За тэгээд одоо яг ийд бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний яг нийт ажлууд өрнөж байгаа болохоор ер нь бол энэ зуны хугацаанд яг барилгын яг сезон хөлөглөлийн хугацаанд бол энэ сургууль цэцэрлэгийн барилгуудыг айлуулах шигаад ашиглалтанд оруулах таснууд ингээд ажиллаж байна. Нөгөөдөөр хичээл сургууль орохдоо зэрэгцэн стандартын шаардлага хангаагүй будаг үнэртүүлсэн засварын ажлаа давхцаж хийхгүй байхыг нийслэлийн боловсролын газраас сургууль цэцэрлэгт үүрэг болгосон гэлээ. Үүнтэй холбоотой бүх сургууль цэцэрлэгийн урсгал засварын ажлыг 8 дугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн урсгал засварт хэрэглэгдэх барилгын материалын чанарт анхаарч байна гэлээ. Байгууллагууд бол тодорхой хэмжээнд одоо юу гэдгийг хичээлийн жилийн ашиглалтын хугацаанд гарсан одоо ер нь бодол шунхны гэдэг юм уу тийм ажлуудыг бол ерөнхийдөө хийдэг. За их засварын төсөл арга хэмжээний хүрээнд бол мэдээж томоохон хэмжээний шугам сүлжээ солих байдаг юм уу, гадна фасадыг за цонх юмнуудаа засварлах гэдэг юм иймэрхүү ажлууд бол хийгдэж байгаа. За тэгэхээр яг энэ хүүхдийн одоо юу гэдгийг сургалтын
чанарт нөлөөлөх үүс эсвэл эрүүл мэндэд нөлөөлөх үүс гэдэг юм уу. Яг энэ талын агуулга нь бол эрүүл мэндийн байгууллагаас гаргасан одоо холбогдох дүрм журм стандартууд гэж бол байгаа. Тэгэхээр үүний дагуу яг улс орныг ажил хийж төлөвлөөрөө гэдэг ийм юугаар хэлгээд яг зөвлөж явуулсан. Нийслэлийн хэмжээнд 50-аас бага хүүхэдтэй сургууль цэцэрлэг гэж бараг байхгүй гэж хэлэхэд хэлсдэггүй. Багш сурагчдын зүгээс ачаалал багтай анги танхимд хичээлхийн мөрөөсөл болсоор байна. Нийслэлд баригдаж буй сургууль цэцэрлэгийн 60 нь нийслэлийн төсвөөр, харин 40 нь улсын төсвөөр баригдаж байгаа бол үлдсэн 39 нь зээл тусламжийн санхүүжилтаар баригдаж байгаа гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Барилга нь баригдаад дууссан ч төвчлөлтөн санхүүжилтийн асуудлаас болоод гацаж сурагчид сургууль цэцэрлэгтээ хичээлж чадахгүй хэдэн сар хүлээсэн асуудал өнгөрсөн онд 20 гаруй сургууль цэцэрлэг дээр үүссэн. Үүнд төсвийн хэмнэлтийн тухай хууль журам нөлөөлсөн. Энэ жил тийм асуудал гарахгүй төвчлөлтийн тендерийн сонгон шалгаруулалтаа эртнээс эхлүүлсэн гэдгийг холбогдох албанаас хэллээ. Ихтэй сургуульд элсэх суралцагчдын шалгалт энэ сарын 25-наас 28-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдана. За энэ удаагийн шалгалтанд нийтдээ 49,014 суралцагч бүртгүүлсний 87% нь энэ оны шинэ төгсөгчд байгаа юм а. Бүртгүүлсэн суралцагчдын 60 гаруй хувь нь математик, нийгэм болон англи хэлний хичээлээс голчлон сонгосон байгаа юм. Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтыг улсын хэмжээнд 54 байршилд 3,000 гаруй багш ажилтны бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байгаа юм а. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж буй сурагчид 80-аас 100 минутанд хариултын хуудсыг бөглөж, туршиж үзэх хэрэгтэйг холбогдох албаныхан зөвлөж байна. Нөгөөдөөр шалгалт болоход үлдсэн энэ 7 хоногт сэтгэл зүгээ бэлдэж, айдас түгшүүрээ багасгаж, тайвнаар шалгалтаа өгөхийг зөвлөж байлаа. Нийслэл нэг шалгалтын төвд 600-аас 900 хүүхэд хуваарлагддаг. Тиймээс шалгалтын байранд нэг цагийн өмнө ирж, бичиг баримтаа шалгуулах, хуваарлагдсан ангидаа 15 минутын өмнө суудлаа эзлэж, бэлэн байдлаа хангасан байх хэрэгтэйг хэлж байлаа. Бүртгэлийн хуудас иргэний үнэмлэх, суудлын хуваар болон бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ зайлшгүй авч ирэхийг холбогдох албатаас санууллаа. Иргэний үнэмлэх болон бүрэн дунд боловсролын гэрчилгээгүй сурагчид дараах бичиг баримтыг бүрдүүлэх боломжтойг хэллээ. Магадгүй одоо иргэний үнэмлэхээ хайж гээгдүүлсэн шалгуулагч байх юм бол мөн гадаад паспорт байж болно, жолооны үнэмлэх байж болно. Мөн одоо ийм Монголиагийн лавлгаагаар одоо ингээд орж болно. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ байхгүй байгаа шалгуулагчд болохоор мөн ийм Монголиагийн лавлгаа гэж болсон сүүлийн жилүүдийнх өмнөх жилүүдийнх нь хараахан одоо ийм Монголиад ороогүй байгаа учраас ер нь бол өмнөх оны төсөвчдийг бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ их хуваар нь авчрахыг бол одоо шаардна. Жил бүр л элсэлтийн шалгалтын өмнө болон дараа шалгалтын материал задарсан гэх асуудал хөндөгддөг. Үүнтэй холбоотой захим орчинд элсэлтийн шалгалтын материал заран гих залилангийн шинжтэй мэдээлэл тарж байгаад автахгүй байхыг холбогдох албанаас анхаарууллаа. Мөн элсэлтийн шалгалтад орох сурагчид гар утасгүй ирэх шаардлагатайг хэлж байна. Нэг шалгалтын төвд 900 гаруй сурагчид цуглардаг учраас олон хүүхдийн утсыг нэг доор хураан авахд булхайд алдагдах эрсдэл үүсдэг болохыг анхааруулж байлаа. Ер нь элсэлтийн шалгалтын журманд шалгуулагч гар утас томьёоны хураангууд, таблиц, одоо ямар нэгэн ухаалаг, цаг утас, ухаалаг нүдний шил гэж хүртэл гарцсан байна. Тэгэхээр ийм зүйлүүдээр авч орохыг бол хориглоно. Ийм зүйлүүд авч ороод ямар нэгэн байдлаар баригдсан тохиолдолд одоо таны бүртгүүлсэн бүх хичээл ингээ хүчингү болдог ийм журамтай. Тийм болохоор өөрийгөө ийм эрсдэлд оруулахгүй тулд одоо журмаа барих, хүүхдийнхээ гар утсыг авч үлдэх, хүүхдүүд маань ч гэсэн очиод яг шалгалтын байрны өмнө очиод утсаа хаана хураалгах уу гэсэн ийм асуудал үүсдэг. Хэд их стресс нь тархины мэдээлэл боловсруулах чадвар болон шийдвэр гаргалтыг 30 хүртэл хуваар бууруулдаг. Товчхондоо бол элсэлтийн шалгалтынхаа өмнө сэтгэл зүйн түгшүүр айдсаа бууруулах нь шалгалтын оноонд эерэг нөлөөлдөг болохыг салбарын мэргэжилтэн зөвлөж байна. Төгсөх ангийн сурагчдын хувьд элсэлтийн шалгалт амьдралынх нь хамгийн анхны том даваа ирээдүйн гүүрэн байдаг. Шалгалт төгөх тусам тэдний 80 гаруй хувь нь архаг стресст ордог байгаа юм а. За энэ нь эцэстээ тэднийг амиа хорлоход хүргэгч эрсдэлтэй. Тиймээс шалгалтад бэлдэж байгаа хүүхдүүдтэй дарамт өгөлгүй тэднийг ойлгож ярилцах шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.
Эсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж буй сурагчдын дунд явуулсан асуулгаар тэдний 65% нь хамгийн том айдас дарамтыг эцэг их хамаатан садныхаа хүлээлтээс авдаг гэж хариулсан байна. Тухайлбал эцэг эхчүүд чи заавал тийм мэрэгжилтэй болох ёстой, тийм сургуульд орох ёстой зэргээр дарамтыг учруулдаг. Мөн бусад сурагчдын шалгалтын оноог чи үүнээс илүү сайн байж чадахгүй юу гэх зэргээр харьцуулж ярьдаг. Эдгээр нь хүүхдүүдэд асар их сэтгэлийн дарамт болдог байна. Тийм ч учраас тухайн хүүхдийг ойлгож ярилцаж, хүсэл сонирхлыг нь хүндэтгэж харьцах шаардлагатай гэдгийг мэрэгжилтнүүд хэллээ. Тайван байлгах энэ орчныг сайхан бүрдүүлж өгөх хэрэгтэй. 3 дугаарт нь энэ хүүхдтэй маш сайн ярилцдаг байх хэрэгтэй. Өнөөдрийн хүүхдүүдийн хүмүүжилд юу хэрэгтэй байна вэ гэвэл хамтын ярилцлага, хамтын ойлголцол хамгийн хэрэгтэй байгаа байхгүй юу? Хүүхдийн мэрэгжил сонголт гэдэг бол маш чухал. Тэгэхээр хүүхдтэйгээ ярилцаад хамгийн гол нь манай хүүхд юу чаддаг вэ, юу сонирхолтой байна гэдэг дээр нь тулгуурлаж мэрэгжлийг нь бол сонгож өгөх хэрэгтэй. Ингээ бидний эцэгчүүдийн өөрсдийнхөө сонгож чадаагүй ч юм уу өөрсдөө ингээ бодож байгаа мэрэгчлэр сонгох нь бол хүүхдэд ачаал өгдөг, дарамт өгдөг магадгүй ингээд нөгөө шалгалт нь оноо авахт нь бас нөлөөлдөг. Шалгалтны дарамтнаас болж 16 настай охин амиа хорлсон байж болцсошгүй хэрэг одоогоос 2 жилийн өмнө гарч ирсэн. Товчхондоо бол шалгалтанд бэлдэж буй хүүхдүүдэд хэтэрхий дарамт түгшүүр мэдрүүлэх нь цаашлаад тэднийг амиа хорлоход ч хүргэх эрсдэлтэй. Үүнээс гадна манай улс Аазда амиа хорлолтын тоогоороо 2 дугаар байранд ирэмдлэгдэж байна. Энэ он гарсаар л гэхэд насанд хүрээгүй 78 хүүхэд амиа хорлжээ. Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, үе тэнгийн дээрлэхэд дарамт зэрэг амьдралын олон асуудал нөлөөлж байна. Нөгөөтэйгүр 5 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох тухай бодож байсан гэх судалгаач бий. Иймд эцэг их асран хамгаалагчид хүүхдтэйгээ нээлттэй ярилцаж, ойлголцох, тэдэнд аюулгүй гэх мэдрэмжийг төрүүлдэг байх чухал гэдгийг сэтгэл зүйч хэлж байна. Хүүхэд бол эцэг эхтэйгээ ойлголцсон, эцэг эхтэй хүлээн зөвшөөрөгдөн гэдэг бол хамгийн чухал мэдрэмж байдаг. Гэтэл яг энэ дээд үеэс ирж байгаа энэ дарамт шахалт нь магадгүй би чухал биш юм байна, би хангалттай биш юм байна гэдэг энэ мэдрэмжийг өгөөд энэ нь өөрийнх нь суур өөрийгөө үнэлэх үнэлэмж те. За тэгээд оршин байгаа мэдрэмжтэй зөрчилдөх энэ байдал нь эргээд энэ сэтгэл санааны хямрал гүн явагдах нөхцөл нь болж байгаа. Хүн бүр адилгүй хүлэг болгон жороогүй гэх монголчуудын хэлц бий. Таны хүүхэд хэн нэгэнтэй заавал ижил замналаар амьдрах шаардлагагүй. Тиймээс амьдралд хүл тавих анхны алхмаа хийж байгаа хүүхдүүдэд дэмжиж туслахал үүрэгтэй болохоос дарамталж шахах нь өнөөгийн ороо бусгай нийгэмд хөл алдах эрсдэлтэй гэдгийг сэтгэл зүйчид хэлж байна. Хит их стресс нь тархины мэдээлэл боловсруулах чадвар болон шийдвэр гаргалтыг 30 хүртэл хувиар бууруулдаг байна. Өнгөрсөн хичээлийн жилд ихтэйд сургуулиудын сургалтын төлбөр 5-аас 28 хүртэлх хувиар нэмэгдэж байсан бол энэ намар дахин нэмэгдэхийг холбогдох албаныхан үүсэхгүй байгаа юм а. Гэхдээ хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдийг сонгон суралцвал төлбөрийн хөнгөлөлт эдлэх бүрэн боломжтойг сургуулиуд онцоллоо. Нөгөөтэйгүр ихтэйд сургуульд элсэгчдийн суур босго оноонд энэ оны 2 дугаар сард өөрчлөлт оруулаад байгаа бөгөөд Улаанбаатар хотод 490, орон нутагт 430 оноо байхаар тогтоожээ. Үүнээс гадна бас нэгэн онцлог заалт нь дид бакалавр болон энгийн бакалаврын оноог тусад нь тогтоодог болсон байна. Түүнчлэн суралцагчийн сонгосон мэргэжилтэй холбоотой нэг хичээлийн эсэлтийн шалгалтын оноо хүрэхгүй бол өөр хичээлийн оноог харгалздаг байх зохицуултыг тусгажээ. Ингэснээр шинэ эсэлтчдийн хувьд боломж нэмэгдэхийн зэрэгцээ орон нутагт суралцах оюутны тоо нэмэгдэх ач холбогдолтойг албаныхан хэлж байна. За энэ оны онцлогийн хувьд бол өмнөх онуудынхаас дид бакалавраар эсэлтчдийн босго оноог тусгаалan тогтоож өгсөн. Хоёрт тухайн мэрэгчлэр суралцагчийн хувьд нэгдүгээр шалгалтын хичээлийг бол нэмэгдүүлж өгсөн. Гуравдугаарт эсэлтийн нэгдүгээр шалгалтын оноог хоёрдугаар шалгалтын оноотой дүүцүүлэх юм боломжийг бол нээж олгож өгсөн байгаа. Ихтэйд сургуулиудын босго оноо хөтөлбөрөөс хамааран 410-аас 500-ийн хооронд байна. Тухайлбал дотоод хэргийн их сургуулийн хөтөлбөрүүдийн босго оноо хамгийн өндөр байна. Удаах байранд инженер, эдийн засаг, анагаахын салбарын босго оноо эрэмблэгдэж байна. Нөгөөтэйгүр ихтэйд сургуулиуд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийг сонгон суралцвал төлбөрийн хөнгөлөлт тэтгэлэг эдлэх боломжтойг онцолж байна. Үүнд боловсрол, эрчим хүч, инженер, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, тээвэр, логистик, барилгын салбарын мэргэжлүүд багтаж байна. Улсын хэмжээнд 60 гаруй ихтэйд сургууль болон коллеж үйл ажиллагаа явуулдаг. Энэ хичээлийн жилд тус бүр 2000-аас 7000 эсэгч авахаар төлөвлөжээ.
Монгол Улсын их сургууль нь эсэлтийн хяналтын тоогоо тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Ер нь бол 6000 орчим эсэгчийг авахар төлөвлөж саналаа боловсруулсан байгаа. 6 бүрэлдэхүүн 3 орон нутгийн салбар сургууль дээрээ 170 гаруй хөтөлбөрөөр мэрэгчлэр одоо эсэлт авч байна. Боловсролын яамнаас одоо тэргүүлэх мэрэгчлүүдийг тодорхойлсон. За энэ дээр бол байгалийн ухаан, инженерийн чиглэл, мэдээллийн технологийн одоо 30 гаруй хөтөлбөрүүд бол хэрэгжиж байна. 3 жилийн өмнө төрийн өмчит ихтэй сургуулиудын жилийн төлбөр дунджаар 2.5-аас 3.5 сая төгрөгийн хооронд байсан бол өнгөрсөн хичээлийн жилд 4.5-аас 6 сая төгрөг болж 28 хүртэлх хувиар нэмэгдсэн. Энэ онд мөн инфляцтай уялдан нэмэгдэх төлөвтэй байгааг холбогдох их сурвалжууд мэдээллээ. Удирдах зөвлөлүүдийн хурлын дараагаар ихтэй сургуулиудын төлбөрийн мэдээлэл тодорхой болно гэлээ. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Филийн чандаас ирсэн мэдээллийг энэ хэсэгт үзүүлнэ. Бүгд найрамдагчдад ардус баруун болон баруун өмнөд бүсийг далаа тэнгистэй холбох усан замын мега төслийнхөө үр шимийг үзэхэд бэлэн болжээ. За нийтдээ 72.7 тэрбум юаны төсөв төртөгтэй усан замын бүтээн байгуулалтын ажил 4 жил үргэлжилсэний эцэст шувтрах шатанда орсон байгаа юм. Газар дээрээс нь бэлтгэсэн сурвалжлагыг одоо үзүүлье. Хилийн цаана орших хятадын хөгжил дэвшил цаг минутаар хэмжигдэж байна. Дэлхийн дэд бүтцийн салбарт усан замын тээвэр нь хамгийн хямд экологид ээлтэй хэлбэрт тооцогддог. Тухайлбал Азийн буюу Зүүн Азийн орнууд руу гарах хамгийн дөхөм эдийн засгийн хувьд ашигтай Пинлүү сувг хэдхэн сарын дараа нэгдэх гэж байна. Санаа цог үзэгчдээ за би Чинжоо хотод ирсэн байна. За яг миний нарт харагдаж байгаа бүтээн байгуулалт бол бүгд найрамдагчдад ард улсын за усан замын одоо ийм асар том нүсэр бүтээн байгуулалтын үйл ажиллагаа яг одоо эд өрнөж байна. За энэ талаар та бүхэн тодруулж хэлэх юм бол бүгд найрамдагчдад ард улсын баруун өмнөд бүсийг далайтай холбох за тээвэр логистикийн ийм стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтын үйл ажиллагаа яг одоо эд өрнөж байгаа. За хэрвээ энэ одоо бүтээн байгуулалтад ашиглалтанд орох юм бол за бараа бүтээгдэхүүн заавал Гуанжуугаар дамжиж очдог бус за яг 134 км үргэлжлэх энэ бүтээн байгуулалтын одоо ажил нь эцсийн байдлаар ашиглалтанд орох юм бол ойролцоогоор 560 км замыг товчлох боломжтой гэдэг ийм мэдээллийг энд ажиллаж байгаа албаныхаа ол бидэнд өгсөн. За өөрөөр хэлбэл энэ нь ASEAN буюу за Зүүн Өмнөд Азийн орнууд руу гарах хамгийн дөхөм эдийн засгийн хувьд хамгийн ийм ашигтай ийм сувг бүтээн байгуулалтын үйл ажиллагаа болох юм байна. Уг сувг нь хятад улсын усан тээврийн нэгдсэн сүлжээг өргөжүүлэх урт хугацааны том төлөвлөгөөний чухал хэсэг юм. Нэгдүгээр зэрэглэлийн усан замын стандартаар баригдаж байгаа тус сувгаар 5,000 тонны даацтай ачааны авраг хүлэг онгоцууд саадгүй зорчих боломжтой юм байна. Хамгийн гол нь энэхүү сувг нь баруун өмнөд бүсийн ачаа барааг Гуанжуугийн бомбоор тойруулж тэнгист гаргадаг байсныг даруй 560 орчим километрээр товчилж байгаагаараа тээврийн логистикийн зардлыг асар хэмжээгээр хэмнэн гэлээ. Одоогийн байдлаар бид нийт хөрөнгө оруулалтаа 96%-аас дээш гүйцэтгсэн байгаа. Усан замын төсөл мөн манай энэ сувг гатлах гүүрийн төсөлгээд бүгд гол бүтээн байгуулалт багтана. Энэ хэсэг нь бидний бүтээн байгуулалтын зарим хэсэг нь. Бид 9-р сард энэ бүхнийг бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа. Үүний дараа бүгд найрамдах хятад ард улсын баруун өмнөд бүс нутгийн хамгийн том эдийн засгтай хамгийн богино зайтай замыг нээх болно. Жил бүрх 50 тэрбум юанаас илүүг хэмнэх боломжтой болно гэсэн үг. Бидний ойрын хугацааны хүчин чадал жилд ойролцоогоор 80 м сая тонн алсын хараагаар жилд дунджаар 900 сая тонн хүрэх дэлхийн томоохон дамжуулах хүчин чадал бий болно.
Пенлүү сувган зөвхөн усан тээврийн зам болоо зогсохгүй тухайн бүс нутгийн усан хангамж, газар тариалангийн услалт, үерийн хамгаалалт болон экологийн орчныг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм байна. Мөн хятад улсыг АСЕАН-ы орнууд болон Тэнгисийн эрэг орчмын томоохон эдийн засгийн бүсүүдтэй шууд холбож дотоод гадаадын худалдааг шин шатанд гаргах чухал ач холбогдолтой юм. Сүлжилт гангаачигтай тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн 6 дугаар сарын 17-ны өдөр дэлхийн нийтээрээ тэмдэглэдэг. Нийтийн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас 1995 онд анх тунгагласан байдаг юм а. За энэ оны хувьд дэлхийн нийтээрээ бэлчээр нутаг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх, сэргээх гэсэн урандор нэгдэж дэлхийн хэмжээний гол арга хэмжээг Кен улсад зохион байгуулж байгаа юм. Манай улсын хувьд 1996 онд энэ конвенцэд нэгдсэн бөгөөд урамсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн анхаарлыг татах хамгийн том арга хэмжээ болох Нийтийн үндэсний байгууллагын сүлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17-г энэ онд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна. Монгол улсын хувьд сүлжилт бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Үндэсний аюулгүй байдал, нүүдэлчин соёл иргэншил, эдийн засагт шууд нөлөөлж буй хамгийн том сорилтуудын нэг юм. Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 77% нь ямар нэг хэмжээгээр сүлжиж газрын дороотолд ороод байна. Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол орны агаарын дундаж температур 2.2 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас даруй 2 дахин өндөр үзүүлэлт болж байгаа юм. Байгалийн энэхүү хураашилт дээр малын тоо толгой бэлчээрийн даацаас илэрсэн хүний хүчин зүйл нэмэгдснээр өнөөдөр нийт бэлчээрийн талбайн 90 орчим хувьд дааз илэрчээ. Түүнчлэн дороотолд өртсөн бэлчээрийн 14.4% нь байгалийн альсаар дахин сэргийх чадваргүй болсныг мэрэгжилтнүүд анхааруулж байна. Монголын говьс дэгдсэн түүрэн Хятад, Солонгос, Япон хүртэл дамжин бүс нутгийн агаарын чанарыг хямруулж байна. Үүнээс гадна дотооддоо олон зуун жижиг гол нуур, булаг шанд, газрын зургаас арчигдан бэлчээрийн усжуулалт муудсаар байгаамаа. Энэ хэрээр малын бэлчээргүй болох зуд болох давтамж ордож малчтын амжиргаанд шууд занал хийлж байна. Энэхүү эрчимтэй явагдаж байгаа сүлжилт газрын дороотолтой тэмцэх айн санг нэмэгдүүлэх зорилгоор манай улс тэр бум мод үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Мөн энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Нийтийн үндэсний байгууллагын COP17 хурал нь Монгол орны төдийгүй бүс нутгийн сүлжилтийг сааруулах, олон улсын дэмжлэг хөрөнгө оруулалтыг татах түүхэн боломж олж байгааг албаныхаа онцолж байна. Мэдээ үзүүлэлээ хамтаж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.